Сайн байцгаана уу? Монгол Японы хүний нөөц хөгжлийн төвийн захирал аваад орж байна. NRCC Монгол Японы хүний нөөц хөгжлийн төв хамтран 2014 оноос хойш Монголын хэрэглэгчдийн итгэлийн индекс судалгааг улирал бүр тогтмол хийж үр дүнг нь олон нийтэд танилцуулсаар ирсэн. Өнөөдөр та бүхэндээ 2025 оны 2 дугаар улирлын хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгааны өрхийн санхүүгийн байдал болон ажил эрхлэлтийн талаарх дүнг товч танилцуулъя. 2025 оны 2 дугаар улирлын хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаагаар өрхийн санхүүгийн байдал муудсан гэж нийт судалгаанд оролцогчдын 33.2% нь хариулсан байна. Энэ нь өмнөх улирлынхаас 3 пунктээр доогуур, харин жилийн өмнөхөөс 0.8 пунктээр өндөр байна. Судалгаанд хамрагдагчдын 8% нь орлого нь жилийн өмнөхөөс 50% буурсан гэж хариулжээ. Судалгаагаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин 68.3% байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өссөн гэж болж байна.